Хаврын улиралд монголчууд малын засааг тэр дундаа үрээний засааг түүхийг нь хэрэглэх хандлага нэмэгддэг. Адууны засаа бөөр нуруунд сайн бяр чадал нэмнэ гэх амд амьдсан ярианд итгэн зарим иргэн хэрэглэж байгаа нь шүүмжлэл дагууллаа. За учир нь мэргэжлийнхэн малын засааг түүхийгээр хэрэглэх нь олон төрлийн эрсдэл дагуулдгийг анхаарууллаа. Сүүлийн жилүүдэд малын засааг түүхийгээр нийтэх нь эрүүл мэндэд тустай гэх мэдээлэл олон нийтийн дунд тархсан. Үүнтэй холбоотойгоор бөхчүүд малчид дутуугүй зарим иргэд түүхий засаа идэхийг сурталчлах болсон байна. Тэгвэл иргэд тэр дундаа эрчүүдийн хувьд 1-2 түүхий засааг идчихдэг мөн дуртай гэдгээ хэллээ. За та ер нь нэг дор хэдэн ийм түүхий засаа ер нь идэж чадах вэ? За ер нь бол яг тэгж цаадлаа ер нь 2-ыг л иддэг. За тэгээд зарим нэг улсууд 4-5 нийтдэг юм гэсэн. Түүхийгээр энэ ч одоо ихэд уур гэдэг юм гэсэн шүү дээ. Ер нь ганц нэг идчихэд нойр өрн би юу яадаг лээ. Яанусаа сая иддэг юм. Тэгээ барилддаг улсууд ч бас их иддэг юм багч лээ. Тэгэл энэ одоо хөнгөн мөнгө гэж одоо бүр хот сургууль газараас эдэн очиж иддэг болсон юм л шүү дээ. Засаанд ер нь хэрэг дуртай засаа иддэг үү? Дуртай байл яг хөдөөний өнч. Ураг шигний хийж одоо идэх нь иддэг л дээ. Хөдөөний малчид хөнгөн яруу тугал монгол адууныхыг үл идэж үзээгүй иддэгчгүй. Харин түүхий засаанд тарьсан эм тарианы үлдэгдэл нян вирус хүний биед орох эрсдэлийг хоол зууж онцолж байна. Түүнчлэн хүнсний аюулгүй байдлыг хангаагүй хэрэглэн хоолны хордлого гидсний халдвар үүсгэх магадлал гэдгийг дурдлаа. Малын гаралтай энэ засааг түүхийгээр нэгтгэн эрүүл мэндэд маш хортой. Ер нь бол идэж болохгүй. Яа тэгэхээр одоо шинэ адууных гэж ярьж штэ тий адууны засааг идэхэд адуунаас орж болох хэд хэд өвчл байдаг. За шинэ зоонсын өвчнүүд байна. Тий энэ бол хүний амь насанд хүртэлтэй хүрэх юм аюултай өвчин. За тэгээ бомб байна, татран байна. За яг монголчууд айгу гин цайлганаар түүхийгээр нэгчээ дараас нь бид нар хэрэг спирт уучих юм бол баг идэгчдэг. Одоо тэр өвчнийг илэршүүлчдэг гэж үзээд идэг. Гэтэл уучлаарай вирус олон яг энэ бациллусын төрлийн халдвар тээж байгаа энэ халдвар тээгшнэр бол одоо яг энэ спиртэнд бол устдаггүй. Яг буцалгаж болгож эзний дараа л энэ бүхэн чинь бол халдваргүй болох боломжтой. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар малын засааг түүхийгээр идэх нь эрүүл мэндэд тустай гэх ойлголт шинжлэх ухааны үндэслэлгүй мөн амд амьдсан ярианд итгэж түүхийн махан бүтээгдэхүүн хэрэглэх нь бурцлооц халуурч бөөлжих зэрэг олон халдвар төвчний их үүсвэр болох эрсдэлтэйг анхааруулж байна. Иймд малын мах засааг бүрэн болгож хэрэглэх нь эрүүл мэндэд аюулгүй гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо. Мөн хурга шиг барууны засаа уурга бэгийн төрлийн витамин их хэмжээгээр агуулдаг тул нэг дор ихээр идэхгүй байхыг зөвлөж байна. Засаа их эзний дараа нойр хүрхэн ч ядаргаа тайлагдаж буй хэлбэр биш гэдгийг дахин сануулсан юм а.